За сайн байцгаана уу та бүхэндээ ойрд мэрэг хийгээгүй. Тэгээд хүмүүсийн хүсэлтэд ахиж мэрэг оруулахад боллоо. Энэ удаагийн мэрэг бол адилхан дахиад хайрын тухай, харилцааны тухай мэрэгийг ахиж эхлүүлэх болно. Яагаад гэвэл хүзрийг заавчлаарай гадаа амар чимээтэй байна. Хүзрийн мэрэгийг үздэг хүмүүс голдуу хайр дурлал харилцаан дээр асуудалтай хүмүүс эйгүү тийм хайрын талаар дараагийн харилцаа эсвэл хамтрагчаа хосоо цаашдын ирээдүйн ямар байх талаар айгуу үзэж асуух юм мэдхийг хүсдэг болохоор би дахиад энэ удаа өөрөө чинь бодож явдаг эсвэл үерхдэг нөхөрлөдөг суусан эхнэр нөхөр найз охин залуу эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаа байхгүйгээр ерхий энергийн цаашдын ирээдүй болоод ерхий энергийн тэр хүн чинь чамаа юу гэж боддгвэ те тэрийг гаргаж өгөхийг хичээе. Ингээд өмнөх бичлэгтэй яг адилхан 3 сонголт хийгээрэй. Эхнийх нь ногоон, улаан, цагаан. Хамгийн их татагдсан лааныхан үгэн дээрээ сонголт хийгээрэй. 1 дугаар нь ногоон, 2 дугаар нь улаан, 3 дугаар нь цагаан. Них олон бодохгүйгээр ямар өнгөтэй лаанд илүү татагдчихин тэрийг бодож аваад сонгоорой. Ингээд хүзрийн мэргээд эхлүүлье. За 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар. За одоо 1 дугаараас эхлэе. За энэ ханууд эсвэл энд дөр бол эхнэр нөхөр байх магадaltaй. Өөрөө ч үзүүлэх жоо өөрөө чинь нөхөр бас найз хүн ч байж болно. Эхнэр ч байж болно. Ерөөсө хүүсийн ялгаа байхгүй, эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаа байхгүй шүү. Тухайн үзүүлж байгаа хүнээсээ чи эхнэрээ асууж болно, чи нөхрөө асууж болно, чи найзлгаа асууж, найз хүүхнээ асууж болно. Энэ дээр бол хоёр нэлээд ямар нэгэн тодорхой хэмжээ харилцаатай авгаа нөхөр байж болно. Эсвэл удаан үргэлжсэн госууд эсвэл дөнгөж шинээр эхэлж байгаасаа цаашдын харилцаантай нэлээд гүнзгийрэх магадaltaй хүний сонголт байна. За тэгэхээр одоо ихэнх хүмүүсийн л асуулт юм цаашдын ирээдүй ямар авах вэ? Бүтгэх нь бүтэхгүй юу? Эсвэл авгаа нөхөр болсон хосууд болсон бол цаашдын харилцаа ямар хөө байх вэ гэдэг асуулт байдаг. Тэгээд энийг тодорхойлцгаая. Окей. Салалтай. Эсвэл нэг хэсэгтээ одоо харьцахгүй муудалцаа төр зуурын салалтай байж магадгүй. Ингээд пауз авсан байж магадгүй. Эсвэл бүр салцсан байж магадгүй. Тэгээд тэр хүн чинь эхнэр чинь, нөхөр чинь, найз залууч, найз охин тухайн үзүүлж байгаа хүнээс хамаарат чамаг бол хүлээгээч юм уу? За одоо үнэхээр сошиал медиач Facebook, Instagram юу те юу гэдэг те тэрээр дагдаг бол юу хийж яаж ингээл хараал байгаа юм. Чамаг бол хуурам эхэлж байгаа юм байна. Ер нь жоохон хөнгө харилцаатай байх туртай. Одоо жишээ нь хэлвэл одоо чи нэг залуу дуртай, эсвэл нэг хүүхэн дуртай ингээд аюу харилцаан дээр те айтайхан бай гэж бодож бол тэр зүгээр л хөнгөн эсвэр чамтай ханддаг, бас чамайг араалж чинь тавьдаг. Эхнэр нөхөр ч юм уу одоо нөхрөө үзүүлж байгаа бол тэгээ нөхөр чинь хуурж байна. Экс нөхрөө ч гэж мэт экс эхнэрээ ч гэж магадгүй. Дахиад жоохон тодруулах хий. Одоогийн байдлын энерги нь бол тэгж гарч байна. Дахиад харъя. Энийг дахиад тодруул. Цаашдаа юу болох вэ? Ирээдүйд та хоёрын харилцаа. За. Уул нь бол энэ харилцааг үргэлжлүүлэхгүй байх уу гэдэг нь чамаас хамаарна. Чи хүсвэл энэ одоогийн буруу ойлголт ч юм уу хурам ихэлтэй чи өөрчилж болно, салж болно, нийлж болно. Чиний сонголтын асуудал. Гэтэ яг чиний хүссэн зүйл биелэх магадaltaй, боломжтой. Гэтэл цаа хүн чинь нэлээд олон сонголттой байдаг юм байна. Гэтэ өөр одоо эмэгтэй хүн дараа бол өөр ирчүүд
одоо эртөө үнд үзүүлж байгаа бол одоо тэр чинь зүгээр л нэг шохорхол нэг шөнийн ч юм уу тийм ингээд хүүхнүүтэй ингээд нилээд хүүхнүүтэй ингээд нэг шүн ч юм уу хөнгөн хийсвэр болцож алцмах туртай байдаг юм болов. Тэгж харагдаж байна. За тэгээд цаашдын тойрын харилцааг харъя. Энд дээр бас магадaltaй шүү дээ. Одоо хосууд хоорондоо хэрэлдэн. Тэгээ гарч онгуудаа чамааг мартахын тулд ч юм уу. За яа би өөр хүүхэнтэй болцсон өөр залуучуудтай болцсон энийг мартчихна гэд. Тэгээ бас тэгээд жоохон тийм тэгээ болцоонд авч юм уу тийм сэдгэн их магадaltaй. Хүмүүс тийм байдаг да. За Гэтэ чамдаар буцаад ирнэ. Уучлахгүйгаад ч юм уу те. Гэтэ яг ингээд эсвэл чамаа хуурм эхэлж байгаад бол энэ дээр бас жоохон сэтгэлээр унсан л байдаг юм байна. Буруу юм хийж байгаадаа харамсчлаа юм байна. Тэгээд буцаж чам дээр ирнэ гэж харж байна. Тэгээд за энэ хайна гэсэн тоор одоо за энэ хайна эсвэл нийлсэн хоцгааштай нэлээд удаан байх харилцаатай хүмүүс аахгүй юу? Магадaltaй шүү дээ. Хосод хоорондоо хэрэлжил байдаг. Тэгээд маргалтгаараа өөр сонголт хийн мартна гээл өөр хүнтэй болцоонд явдаг. Тэгээд тэр нь мэдээж чамааг орлож чадахгүй. Тэгэл буцаад чамааг санаал хүрээд ирнэ. Өөр хүнтэй уулзаж байгаа нь тийм зүгээр л хөнгөн хийсвэр зугаацлын байдалтай. Нэг шөнийх ч юм уу те. Хинд ч сэтгэл татдаггүй. Тэгээ буцаад ирнэ гайгүй. Одоохондоо ингэ сэтгэлээр бас унсан л яваад байна. За нэг дугаар бол жоох нэлээ асуудалтай хосууд байлаа. Тэгтээ цаашдын ирээдүй бол гайгүй. За ингээд 2 дугаарыг харъя. Алгаан лаг самсон. Дахиад бас гоё гарч байна. Үйл ойлголцоос салцсан юм эсвэл хоорондоо төр зуур ажлын шаардлагаас болоод ч юм уу өөр орон нутагт байгаа ч юм уу хоорондоо зайтай байгаа харагдаж байна. Гэтэ харилцаа чинь гайгүй шин төвшин дахин дээрдэн энэ дээр цэсэндээ цаад хүн чинь нэлээд хичээх юм байна л да. Харьцаагаа авч үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргахаар харагдаж байна. Чамд бол амар сайн хайртай гэж гарч байна. Энд ажгүй шүү. Нэлээд ажгүй. За одоо цаахан тодтол хийчих. Энэ дээр бол нэг би тийм олон юм тодруулаад яриад шаардлагагүй л гэж бодож байна да. Маш хүзүүд бүгдээ аюу гоё эрэг гарсан байна. Цаашдын ирээдүг харцгаая тийм үү? Хоёрын харилцааны. Опс, окей. За миний хувьд л энийг гайхаад ах шаардлагагүй байна. Өөрөө чи үзүүлж байгаа хүн бол ер нь чамд аюу сайн, ер нь тодорхой хэмжээ аюу хүчин зүтгэл нэлээ их гаргадаг, чамаас илүү гаргадаг. Чиний араас аюу сайн гүйдэг. Одоо юу хүндээ араас ч аюу гүйгээд аюу хөөрхөн тэн дээр хичээгээд байд юм шүү. Бүр аюу хичээл зүтгэл гаргадаг. Тэмцдэг, чамтай ингээд цаашдаа гоё байхыг хүсдэг. Чи бол амар өөртөө итгэлтэй. Угаасаа энэ залуу надаас хаа холдох юм. Одоо надад нураад унтсан юм шиг. Гэсэн тийм хандлагатай юм байна. За залууч юм байна, хүүхэн ч юм байна. Чамд нураад унччихээ гэсэн. Одоо энэ дээр яриа авахгүй би энэ дээр нэг олон хүзэр татах шаардлагагүй. Ацтай байна. Араас чинь гүйдэг ч юм нилээн сайн юм байна да.
За ингээд хамгийн сүүлийнх буюу 3 дугаарын харъя. Өнгөрснийхэн дурсамжийг бодоод байдаг юм. Тойрын харилцаа ямар байсан, уулзахдаа ямар аз жаргалтай байсан, өмнө цогтойхдаа ямар байлаа гэдэг өөх боддог. За одоо энэ тодорхойлцгаая. Биш. За энэ бол 100% ойлгомжтой салцсан харилцаанд асуудалтай салцсан байх гэж байна. Хэр удаан салалтай юм би сайн илт мэдэхгүй байна. Ямарсан салаад салцсан байна. Нилээн хэцүү гүнзгий туссан байна. За энэ би дахиад нэг үзээд тодорлоо. Энэ нэлээд төвхтэй харилцаа. Салаад утсан ч байж болов сайхан салсан ч байж магадгүй энэ чамд бас сэтгэл готрол хүн дээр нөлөөлсөн. Амар хүн дээр нөлөөлдөггүй махад ямар харилцааны шалтгаалan штэ. Хэр удаан үерсэн, эхнэр нөхрөө, найз залуу юу, охиноо зүгээр шохорхтой байсан уу? Жишээ бол энд аягүй гонхтой. Харагдаж байна. Тэр залуучин бол хоёр орлоо хин та ерөөсөө үг сольж мессеж бичихгүй л харагдаж байна да. Тэрнээс сэтгэл санаараа ундаг. Ер нь уйтгартай байна. Яг нь чамайг бодохгүй ш. Бодно. Бүр амар сайхан сэтгэл байгаа гэж хэлэхгүй. Гэтэ өнгөрснөө боддог, чамайг боддог, дуурсдаг. Чамд бол жоохон хэцүү нөлөөлсөн. Эсвэл тэр залуучин ч чамаас салчаад эмэгтэй ч юм уу салцсанаа бас нэг уйтгартай байдаг юм байна. Гэхдээ энэ дээр би тэр хүн чинь чамаас илүү сэтгэл санаагаар өмсөн гэж санагдахгүй байна. Яагаад гэхээр энэ хүн чинь зүгээр л тийм хөнгө харилцаа байх хэрэгтэй. Одоо ирээдүйг харъя. Чи зүгээр шохортой таалагддаг хүүхнүүдийнх нь ч юм уу залуучуудын нэг. Энэ дээр бол яриадах юм байхгүй, хэлээд өгсөө. Олон сонголттой юм байна. Надад тэрч таалагддаг, энэ таалагддаг хит хитэн уулзах хүсэл сонирхдаг хүүхнүүд байна. Эсвэл залуу байна. Чи тэрний нэг. Чи салчаа сэтгэлээр унаад байгаа. Наа хүн чинь тийм сэтгэл санаагаар унж байгаа юм бол алга. Зүгээр л явж байна. Enjoy тэ. Өөрийгөө бодсон, найз нөхдөйгөө зугаатсан. Нэг тийм тоож байгаа малгай. Хамгийн хэцүү чиний сэтгэл санаа л байна да. Тэгээ. Цаашдын ирээдүг хоёрын дунд те цаашдын харилцаа тэрхүү үргэлжлэх вэ гэдгийг одоо харчээ. Батдаг хэрэгтэй хаа. Дахиад их олон сонголттой, олон хамтрагчтай тэ энэ жоохон хиймгийн хумгай. Чамаас саллаа гэдээ ер нь нэг тийм сэтгэл санаагаар унсан юм болоо. Өөр аз жаргалтай гоё л штэ. Бусад хүмүүстэй зугаацал явал чийл жоохон хэцүү болоод салтгүй байна. 3 дугаартай бол их жоохон ч нэлээл эвгүүл онцгүй юм болоо да. Сэтгэл санаагаар унсан байдалтай чамд илүү хүчтэй нөлөөсөн тэр хүнд ч юм бол за салцсан уу? Ийцэн үү? Надаас болж амсаа зүгээр надад дахиад сонголт байгаа. Яг уу ирүүл ирээд байвал байна гэсэн нэг тийм бацаа харилцаа. Даа шүү. Чи болохоо тэр хүнд илүү гүнзгий сэтгэлтэй юм байна. За бүр аймаа дурсан мурсан
биш юм аа гэж чи тэр хүнд бол нэлээд сайн тэр хүн бол чамтай өнгөц зугаацах сонирхолтой. За тэгээд уучлаарай тэгээд айгүй тустаас аваа ичдэг шүү. Ер нь гэхдээ нилуунаас шолоонон дээр тэгтээ би та нарт дахиад нэг юм анхааруулж хэлэхдээ хүзрийн мэргийг хэтэрхий хэдэн сар жилээр нь үзэж болохгүй. Яг тухайн үеийнхэн энерги болох явдлыг харуулдаг. Чиний амьдрал чиний гарт. Чи яаж шийдвэр гаргах тэр чинь чиний л гарт байдаг байгаа. За тэгээд бичлэг маань таалсан бол subscribe хийгээд лайк дараарай гэж хүсье. За баярлалаа.